За сайн байцгаана уу? Би CCICM-ийн ижиг компани хоног төхөөрөмж хариуцсан инженер Инх Эрдэнэ байна. Та бүхэнд өнөөдөр CCIC компани үйлдвэрлэсэн 5EFT2301 гээд автомат анализатор багжийг танилцуулах гэж байна. За энэхүү багж маань болохоор ерөнхийдөө нүүрс болон бусад шатамхай материалын моторын агуулмжийг тодорхойлох бүрэн автомат багж байгаа. За бүрэн автомат багж гэдэг нь болохоор ямар нэгэн хиймчийн алдаа гарах эрсдлийг бууруулсан бүгдийг автоматар хийх болохоор за ямар нэгэн алдаа гарах эрсдэл харьцангуй бага байдаг төхөөрөмж байгаа. За энэ төхөөрөмжийн маань ерөнхий ажиллах зарчим болохоор за стандартын дагуу бэлдсэн дээжийг за каварцанд хийгэл тавиад энэхүү хэсэгт байршуулан компьютерийн удирдах системээс эхлүүлэх товчийг дарснаар төхөөрөмж маань ажиллаж дээжийг шинжилгээнд оруулдаг байна. За ерөнхий төхөөрөмжийн маань шатах хэсэг бол энэ хэсэгт байрладаг. За энэ хэсгийн одоо цаатал гэх юм бол яг шатах зуух маань байрлана. За энэ чинь болохоор уусамтлыг хураах 3 аяг байдаг. За энэ чинь хураасан уусамтлыг нааш шүүж аваад энэ сэлд электродоор моторынхаа агуулмжийг тодорхойлдог байна. Энэхүү багж маань болохоор 2 дээжийг нэг дор шинжлэх чадaltaй цаг хугацааны хувьд гэх юм бол жоох удаан байдаг. За 2 дээжийг хийгээ шатааж явах хувьцад бол органик нүүрсний органик болон органик бус нэгдлүүд ядгалж за уусмал шингээд за хийн замаар хөөгдөөд энэхүү 3 аяганд ирж уусмал маань бэлдэгдэг байна. За энэхүү 3 аягнаас авсан уусмалаа энэхүү сэлд авчираад за IEC буюу ион сонгол электродын аргыг ашиглаж үндсэн моторын агуулмжийг тодорхойлдог байна. За тус багжин дээр гарч байгаа хиймч маань бол хамгийн түрүүнд тавигдах асуудал нь бол мэдээж аюулгүй ажиллагаагаа чанга мөрдөх ёстой. За аюулгүй ажиллагаа гэх юм бол энэ хүү багжин дээр гарч байгаа хиймч мэдээж бэлий хэрэглэн, хамгаалтын нүдний шил хэрэглэн. За тэгээд төхөөрөмжт маань байдаг бодис уусамтлуудыг зөв найруулж бодис уусамтлуудтайгаа бас зөв харьцах шаардлагатай. За тийм болохоор та бүхэн нөхөө төхөөрөмжтэй харьцахын тулд моторын шинжилгээний стандарт ажлын зааврыг уншаад аюулгүй ажиллагаа эхлээд чанд мөрдөж ажиллаа эхлүүлэхийг хүсье. За энэхүү автомат анализатор дээр шалгалт тохируулгыг хэрхэн хийх вэ гэдэг. Ерөнхийдөө тоног төхөөрөмжүүд бүх тоног төхөөрөмжүүд дээр шалгалт тохируулгыг хийх 4 нөхцөл байгаа. За энэхүү 4 нөхцөлийн маань нэг нь болохоор за тухайн багжийг байршлыг өөрчлөх, шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд нэг шалгалт тохируулгыг хийдэг байх нь тэр маань юу вэ гэхээр энэ багж маань энэчээ байрлаж байгаад энэчнээс өөр өөрөөр шилжүүлэх юм уу аль эсвэл нүүдгэн шилжүүлэлт хийж хөдөлгөөнийг өөрчилсөн тохиолдолд шалгалт тохируулгыг хийх ёстой. За хоёр дахь нөхцөл гэх юм бол хүссэн үр дүн гаргаж өгөхгүй байгаа юм уу? Стандарт дээжийг уншуулад хүссэн үр дүнгээс зөрүүтэй үр дүн үзүүлж байгаа тохиолдолд шалгалт тохируулгыг хийдэг байх нь. За гуравт нь болохоор тогтмол хугацааны интервал буюу жишээлбэл сард 1 удаа юм уу, улиралд 1 удаа байгууллагын хуваарийн дагуу шалгалт тохируулгыг хийж гүйцэтгэх ёстой байдаг. За дөрөв дэх нөхцөл нь гэх юм бол тухайн төхөөрөмжлөр ямар нэгэн эвдрэл гэмтэл гараад түүнийг засвар үйлчилгээ хийсний дараа хэвийн ажиллагаанд оруулах үүднээс шалгалт тохируулгыг хийдэг байна. За ерөнхийдөө ганц энэ моторын анализатор гэхээсээ илүү бусад бүх тоног төхөөрөмжүүд дээр дараах 4 нөхцөл байдал дээр шалгалт тохируулгыг хийж гүйцэтгэх байна. Шалгалт тохируулгыг хийж гүйцэтгэхдээ шалгалт тохируулгыг хийж гүйцэтгэж байгаа хиймч маань тухайн хэлтсийн ахлах ажилтны юм уу аль эсвэл тоног төхөөрөмж хариуцсан надтай ярилцаад за ийм нөхцөл байдал үүсний үндсэн дээрээс шалгалт тохируулгыг хийх гэж байна гэдгийг зөвлөлдөөд түүний дараа цаа шалгалт тохируулгыг хийж гүйцэтгэх байна. За тэгээд энэхүү тоног төхөөрөмжтэй ажиллахад саяны дурдсан жишээнүүдээс өөр хамгийн гол үзүүлэлт нь болохоор тоног төхөөрөмжийн ажиллагаа буюу засвар үйлчилгээ байдаг. За засвар үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй ярих гэхээр мэдээж хугацаа их авна. Тийм учраас бүх тоног төхөөрөмжүүд дээр юм уу засвар үйлчилгээний талаар яаж засвар үйлчилгээ хийх вэ, хэрхэн зөв хийх вэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй байдлаар тун удахгүй сургалтаар орно. Тийм болохоор та бүхэн сургалтандаа идэвхтэй хамрагдаарай.